Яа 4-р лекцийн 2-р хэсэг бид нар эхлээд эрэмбэлтэй алгоритм нэгийг үзээд дараа нь Fibonacci-ийн тооны талаар тодорхойлох нэрээр хэлнэ да. За эрэмбэлт гэдэг бол компьютер дээр нэлээд их хийгдэг үйлдэл. За яг гэж эрэмбэлж байгаа юм байна гэхээр эрэмбэлсний дараа юмыг хэвлүүлэх эмцэгцтэй болно. За юм хайж болно. Утга хайж болно. За эрэмбэлтэй алгоритмууд дотроо зөндөө олон байна. Энгийн байж болно, хүнд байж болно. За ямар нэг тохиолдолд зориулсан байж болно. Тоонууд нь одоо тоонууд байлаа гэхэд эдгээр нэг давхардл ихтэй ч гэдэг юм давтагдсан тоонууд. Эсвэл ерөөсөө бараг шахуу эрэмблэгдсэн тоонуудыг эрэмблэх арга гэдэг тусдаа байх нь. За сонгож эрэмблэх үе selection sort гэдэг алгоритмын хувьд ажиллагаа нь энэ дээр харагдаж байна. Тэгэхээр хамгийн ихний үйлдэл бол хамгийн бага элементийг нь олоод сонгоод тэгээд эхний элементтэй байрыг нь солино. Тэгэхээр энэ тоонуудаас хамгийн бага нь 3 байна. Тэрийг энэ эхний элементтэй солино. 27 3 2-ын байрыг солино. За хоёр дахь бага элементийг олоод тэр нь 7 болж тарлаад тэрийг энэ хоёр дахь элементтэй солино. 12-тэй байрыг сольчихно. Тэгэхээр одоо 12 маань энэ дээр чинь 7 маань энэ дээр чинь. Тэгэхээр нэгдүгээр хамгийн бага, хоёрдугаар хамгийн бага гэдэг тоонуудыг авчраал тавиал тэгэл цагаанаар будаад яваад байна. Цагаанаар будаж ин гэдэг маань эрэмблэгчлээ гэж үзээд байгаа. Эрэмблэгдсэн. Тэгэхээр эрэмблэгдсэн хэсэг маань зүүн талаас эхлээд ингээд томроод явсараа сүүлдээ 100% цагаангад болчих. Тэгэхээр бүгдийг эрэмблэгчлээ гэсэн. Мэдээж 2 дахь 3 дахь тоонуудаа бол хамгийн бага тоонууд энэ үлдсэн хэсгээс нь хайна. Цэнхэр хэсгээс хайна гэсэн. За ингээд бүр эрэмблэгч. За энийг in place sort буюу англиар in place гэж байгаа нь байранд нь эрэмблэх арга. Байранд нь эрэмблэх төрлийн алгоритмд орно. Байранд нь эрэмблэнэ гэдэг нь массив. Манай энэ массив өөрөө байж байна. Дээр нэмж янз бүрийн массив ашиглахгүй. Тэр массив дээрээ л эрэмблэж байгаа. Зарим эрэлттэй аргууд болохоор энэ массиваас гадна өөр бас нэг массив хуусан массив хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ бол нэмэлт санахыг шаардахгүй зүгээр гар нэрээ болж байгаа гэсэн. За манай алгоритмын хувьд бол бид нар биоалгоритм гэдэг чиглэл дээр Python хэл ашиглана гэсэн байгаа. Тэгэхээр за Python хэлний талаар баг зэрэг тайлбар энэтэй хийх хэрэгтэй байна. За дээдлийн функц бол яг рекурсивээр сонгож эрэмблэх аргыг рекурсивээр хэрэгжүүлсэн байна. Энэс нэг шиг байр солилт хийд юм байна. Нөгөө эхний элементтэй байрыг сольж байгаа гэдэг солилтыг. Энэс нэг удаа хийх нь квадрат хугацаатай алгоритм байна. Нийт харьцуултын тоо бол n-ийг үржих нь n-ээс нэгийг баг нь 2-оос нэг байх нэ гэсэн байна. За энэ бол яг кодоо яриад явж байгаа дотор нь тодорхойлох. Тэгэхээр Python дээр функцийг бол бид нар бол Java C дээр бол нэг өөр байдлаар зарладаг. Энд бол зүгээр def гэдэг үгээр хэрэглэн define гэж байгаа функц тодорхойлж байгаа. Тэгээд функцийн нэр явна. Төрөл бол энэ дээр нь хувьсгч төрөл байхгүй. Функцүүдийн буцаах утгын төрөлч гэж байхгүй. Тэрийг автоматар өөрөө Python хэлнийг хөрвүүлж тодорхойлдог. За тэгэхээр selection sort recursive гэдэг функцийг бол 3 аргумент авчиж бас төрлүүд нь заагүй. За нэрээр нь харах юм бол энэ бол массив байна. Эхний элементийн зааж өгөн, сүүлийн элементийн зааж өгөн. Яг нь энэ бол зарим тохиолдолд бид нар массив бүтнээр нь биш зөвхөн дөрвөр элементээс дөрвөр элемент хүртэх хоорондох элементүүдийг эрэмблэе гэвэл хэрэгтэй тийм тул байна. За рекурсивээр ажиллаж байгаа учраас хамгийн түрүүнд хамгийн амархан нөхцөл шалгах нь тэгэхээр эхний элемент энэ сүүлийн элементээс бага байв. Одоо энэ элементийн дугаар байх нь л да. Тэгэхээр эхний элементийн индекс нь сүүлийн элементээс бага байвал одоо байх ёстой зүйл шүү дээ. Зүүн талын элементийн дугаар нь баруун талын элементээс бага, эрс бага байна гэж энэ хоёрын хооронд жоох ер нь ядаж хамгийн багадаа энэ хоёр дараалсан хоёр элементийн индекс байж байгаад тэр хоёрыг эрэмбэлж болно гэсэн. Хоёр элементийг бол эрэмбэлж болно. Нэг элементийг бол эрэмблэх хэрэггүй. Нэг элемент дангаараа байж бол тэр бол бүр эрэмблэгдсэн гэсэн. Тэгэхээр тэр босго нөхцөлийг шалгаад хэрвээ ийм байвал эрэмблэх тийм үйлдэл хийх шаардлагатай байна. Үгүй бол эрэмблэх үйлдэл хийх хэрэггүй гэж үзнэ. Хэзээ үгүй болох вэ гэхээр энэ дотор за энэ кодын дотроос харуул
рекурсивээр цаашаага дахиж дуудахдаа эхний элемент дээр нэмэх нэг гэж дуудаж байгаа. Өөрөөр хэлбэл эхнийхийг нь зүүн хэл, зүүн талын хэл, сүүлийнхийг нь баруун талын хэл гэж үзвэл зүүн талын хилээ жоохон нэгээр нэмээд яваад байгаа. За түрүүний слайдн дээр ч гэсэн харагдсан. Зүүн талаас цаанаар будагдаад явагдсан. Тэгэхээр цэнхэр мужаал ер нь зааж байгаа гэсэн. Тэгэхээр цэнхэр мужмын зүүн талаас эхлээд богиносоод байна нэг нэгээр. Тэгсээр хахад нэг мэтгэд энэ хоёр тэнцчих байгаа. First-ийн утга нь явсараа last дахь тэнцчин. Тэгвэл хэрэггүй гэж шууд өөрөг нь буцаач юм шиг хэлгүүр. Тэгэхээр энэ рекурсив дуудалтын хувьд үндсэн тохиолдолд нь бол энэ сүүлийн хоёр параметр тэнцүү байх. Тэгвэл ингээд буцаач зүгээр буцаач үгүй болвол дотор нь янз бүрийн үйлдэл хийнэ. Нэг ийм нөхцөлтэй байна. За тэгээд доторх үйлдэлүүдийн хувьд за энэ доор нэг функц байгаа тэрийг дуудаж байгаа маань. Тэгэхээр хамгийн жижиг хамгийн бага элементийн индекс. Одоо бид нар цэнхэр мужид байгаа хамгийн бага тооны индексийг олоод буцаадаг тийм функц байгаа маань. Тэрийг дуудажлаа олжлаа. Тэгээд тэрнтэйгээ нөгөө тэрийг хамгийн ихний элементтэй байрын сольж чинь. За энэ байр солих үйлдэл бол ямар ч хэлэн дээр байна. Ойлгомжтой баг. Тэгээд тэгэнгүүтээ сольчоод дахиад рекурсивээр тэгвэл манай цэнхэр мужийг нэгээр багасгаад хэсгийг бас эрэмблэчихээ гэдэг ингээд дуудаж байгаа юм байна. Өшөө жижиг хэсэг дээр рекурсивээр өөрийгөө дуудаж байгаа. За энэ бол нэг юм ховор тохиолдол selection sort сонгох эрэмблэлтийг рекурсивээр нэг хийдэг. За тэгэхээр энэс нэг удаа солилт хийх нь ойлгомжтой байна. Ягаад гэвэл хамгийн сүүлд энэ хоёр тэнцчих юм бол өөрөө өөртөө солино гэж байхгүй. Яг first гэдэг хувьсч утга 0-оос ахуулаад нөгөө энэс нь 1 хүртэл энэс нь 2 хүртэл байна. За квадрат хугацаатай гэж байгаа нь бол энэ функц маань өөрөө цагаан муж буюу нөгөө цагаанаар буцагдаад байгаа элементүүд бол эхнээсээ ахуулаад бас 0-оос ахуулаад энэс бараг энэс ханыг хүртэл явна. Энэс нь 2 хүртэл явна. Гэтэл тэр болгонд дахиад index of mean-ийг дууж байгаа index of mean харсан чинь дотроо бас нэг давталттай. Энэ нь болохоор бас нэг ойролцоогоор n. За энэний хугацаанд бас нэг n орчим явна гэдэг нь одоо бид харж байна. За харьцуултын хувьд бол n-ийг үржин n-ээс нэг байх нь 2-оос асах нэг удаа харьцуулт хийнэ гэж байгаа. За тэгэхээр бид нэр одоо ийм шинжилгээний хэсэг явж байгаа учраас энэ тоонуудыг чинь олох хэрэгтэй. Тийм болохоор за эхлээд тэрний өмнө энэ index of mean гэдэг функцийнхаа талаар ярьчих. Тэгэхээр index of mean гэдэг функц маань бас нэг массив авна. Тэрний эдгээр элементээс эдгээр элемент хүртэл гээд баруун зүүн хоёр хилтэй. Эхний сүүлийн ч гэдэг юм хоёр индекс авна. Тэгээд индекс гэдэг хөвсчийг first-оос ахуулаад k гэдэг k-гаар одоо c дээр бол k-тай нэг тийм параметртай давталтай байна гэсэн. Индекс дээр нэмэх нь 1-ээс last хүртэл явна. k гэдэг явна гэсэн. Тэгээд манай тэр k дээр байгаа элементийн утга нь манай индекс дээр байгаа элементийн утгаас бага байх юм бол индекс нь k болно. Ингээл гүйлгээл хамгийн бага элементийн утга нь хамгийн бага элементийн индексийг индекс гэдэг хөлсөгчөд хадгалаад байгаа юм. Тэгэхээр эхлээд бол хамгийн бага элемент нь хамгийн ихний элемент гэж үзнэ. Завсрынхаа дараа нь явж ирснээр дунд нь бас тэрнээс ч бага элемент гараад ирвэл индекс хөлсөгчийн утгыг тэр k-гаар шинжилээд яваад байна. За энэ бол яг Python дээр бичсэн болохоос биш энэ давталтын хэлбэр жоохон эвгүй байгаа болохоос биш. Ер нь бол бид нар C дээр зөндөл бичсэн тийм програм. Тэгэхээр энэ бол тэр завсраараа баг бүгднгээр нь гүйх юм байна. Сүүлийн элемент нэг элементээс бусдаар нь гүйх юм байна. Тэгэхээр яг манай энэ дээдлийн функц бол бас нэгээс n удаа ер нь гүйж байгаа нэг завсраар тэгээд элемент болгон дээр нь энэ нөхөр бас дахиад n удаа гүйж байгаа гэж үзэх юм бол n квадрат хугацаатай болж байгаа. За яг нарийн тооцох юм бол ийм тоо гарна. Ер нь бол энэ бид нар алгоритмын шинжилгээнд үзснээр бол энэ томьёог задлаад өччих юм бол хаалтын задлж мадлаад өччих юм бол n квадратыг хуваах нь 2 гэдэг нэг гишүүн гарчихна. За тэгээ хасах нь n-ийг хуваах нь 2, тэгээ хасах нь 1 гэсэн тийм олон гишүүн гарна. Тэгээ мэдээж яг алгоритмын шинжилгээ нэг асимптот үнэлгээний зарчмаар. За энэ хичээл дээр бас дахиад нэг татаад үзэх баг.
хамгийн ахлах гишүүнийг авна, n квадратыг буухан 2 гэдгийг авна. Тэгээд тогтмол коэффициент буюу 2-ны 1-ийг хасчихна. Тэгэхээр n квадрат гэсэн үнэлгээтэй байна гэсэн үг. Яг энэ нарийн тогтнол нэг хэрэгэлдэггүй гэсэн. Гэхдээ яг энэ удаад тооцоолоод үзье. Тэгэхээр n-ийг үржигний n-ээс хоныг буухан 2 гэдэг маань манай нөгөө цагаан мууж бол n-ийг үржигнээс хоныг. Цагаан мууж бол машин ихний элементээс ахуулаад дуустал бүгдийн цагаан болгоно нэг нүг да. Тэгэхээр тэр нь n гэсэн юм явж байгаа шүү. За тэгээд цагаанаар будахын тулд тэр нэг чирэг цагаанууд гаргаж ирэхин тулд бид нар ардлынх нь n-ээс нэг шиг тоон дотроос хамгийн багыг нь олж байгаа. Тэгжээ сольж байгаа. Тэгээд n-ээс нэг гэдэг нь энэ баг. За ягаад ч хоёр тооцсон юм бол да. За би их буруу явсан байна. За дахиад газ энийг тайлбарлаад байгаа. Тэгэхээр ер нь бол n-ийг үржигнээс нэг баг нь 2 гэдэг чинь нэгээс n хүртэлх тооны нийлбэр болов. Нэгээс n-ээс хасах 1 хүртэлх тооны нийлбэр энэ том юм байна. Ер нь бол тэгэхээр яг нэгээс n хүртэлх тооны нийлбэр гэдэг чинь энэ нэг үржигний n дээр нэмэх нь 1-ийг баг нь 2 байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор яг бага тоон n-ийг ард нь гаргаад чи тэгвэл n-ээс 1-ийг үржих нь n-ийг баг нь 2. Тэгэхээр яг энэ хэсэг бол n-ээс хасах 1 хүртэлх тооны нийлбэр. Нэгээс n-ээс 1 хүртэлх тооны нийлбэр. Тэгээ 1-ийг хассан байна. Тэгэхээр тэр яагаад явж байна вэ гэхээр одоо энэ 6 дээр чинь 6 элементтэй. Тэгэхээр яг нарийн тоог нь гаргах юм бол энэ 1 2 3 4 5 6 элементээс хамгийн багыг нь олно гэдэг маань эхлээд 27-г хамгийн бага нь гэж үзэж байгаад ч юм уу. Тэгэл нөгөө нэг энтэй харьцуул нэг гэж явна. Тэгэхээр энэ 6-тай тэнцсэн юм чинь бид n-ээс 1 шиг харьцуулт хийж байна гэсэн. За. Ястаа мохот тайлбарлаа. Тэгэхээр энэ юм 6 байна. Энэ дээр 6 цэнхэрнүүд байна. Энэ дээр 5 цэнхэрнүүд байна. Энэ дээр 4 байна. Энэ дээр 3 байна. Энэ дээр 2 байна. За энэ дээр хэрвээ нэг ганцхан цэнхэрнүүд байсан бол бид нэр юу гэж олж болох. Энэ цэнхэрнүүдийн тоог олъё гэх юм бол 1 дээр нэмэх нь 2 дээр нэмэх нь 3 дээр нэмэх нь ингээд 6 хүртэлх тооны нийлбэр болчихж байгаа. Яг нэгийг бид нэр илүү худлаа нэмсэн шүү дээ. Тэгэхээр яг 6 хүртэлх тооны нийлбэрээс нэгийг хасцантай тэнцүү гэж үзэж болно. За тэгэх юм бол яг бидний нэг харьцуултын тоо. Бид нар юу болох гэдэг вэ? Харьцуултын тоог болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ 6 тооны хамгийн багыг 3 гэж олохын тулд 5 харьцуулт хийн. Яг цэнхэрнүүдийн тоо биш юм шүү. Цэнхэрнүүдийн тоос нэгээр баг. Тэгэхээр энэ дээр 5 харьцуулт хийн. Энэ дээр 4 харьцуулт хийн. 3 2 1. Тэгэхээр ингээд нэгээс 5 хүртэлх тооны нийлбэр гэхээр яг n-ээс 1 хүртэлх тооны нийлбэр гэдэг энэ болчихж байгаа юм. Тэгвэл яагаад нэгийг хасцсан юм бол гэдгийг санагдаад нэг нь бол нэг гарахгүй маань. Нэг нь яагаад хасцсан юм бол та 5 4 3 2 1 энийгээс 5 хүртэлх тооны нийлбэр шүү дээ. Энэ хоёрыг харьцуулна хамгийн сүүлд тэгээд гараад ирнэ. За мэдгүй энэ дээр нэг жоохон юу гарчиж нэгийн тоол гарчиж. Яг бид нар асуцаа түгэнлэгэн дээр энэ тогтмол тоо моо гэж баг тооцдог болохоор чухал та ягаад ч юм нэгийг хасцсан юм байна. Та нар яг гараараа харьцуултуудын тоолоод энэ слайд дээрээс үзвэл юм гарна. За гэхдээ би энэ дээр нэг чухал ач холбогдол өгөхгүй байна. Ягаад тэгэхээр энэ нарийн тооцоог бол нэг ашигладаг. Бид нар эндээс шууд харж байгаа л n квадрат гэдэг нэг ойролцоогоор гэдэг маяг авчнаа. За сонгож ирэмтлэхийн хувьд бол иймэрхүү. За энэ дээр манай 15 минут дуусж байна.